Яг дөө нэвтрүүлэг маань үзэгчтэй энэ удаагийнхаа дугаарыг үзэгчид аав хүндээ хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр яг одоо бид өхөн Сквадрын талбай дээр бидний зорж байгаа газар бол Улаанбаатар хот Хангард ордон. За тэгээд цаашлаад хэлэх юм бол дөрөв давхар суух хот Улаанбаатар хотын экологийн асуудал хариуцсан засаг даргын орлогч Пүрэв даваа гэж үнийг зорж байгаамаа. Тэгээд бид өхөн энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Пүрэв даваа даргатай хамт Улаанбаатар хотынхоо хог хаягдлуудаас одоо ямар нэгэн цэгийг арилгуулах ажлыг хийх болно. Ингээд манай дарга нар маань бидний хийж буй нэвтрүүлгийг дэмжиж оролцсноо гэдэгт бид үхий итгэлтэй байгаа юм. Ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань өөрийн үүргээ биелүүлдэг байх. За цаашлаад ялангуяа албан тушаал харж байгаа хүмүүс маань эрхээ эдлэхийнхээ хажуугаар мөн үүргээ биелүүлж ажил үүргийнх нь хуваарьт экологийн асуудал, энэ хог хаягдлын асуудал орсон бол энэ ажлуудаа бас анхаарал хандуулах, анхан шатны газар дээр нь очиж үзэх энэ хог хаягдл гэдэг зүйлийг ачхад ямар их хүндрэл байдгийг өөрийнхөө гараар үзгээ гэж бид бүхэн энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бүр за одоогоор бол одоо хэрэглэл гэдэг юм уу да. Одоо хурц жотуу митинг эзүүлсийг аваад явж байгаа. Хотын захиргаа орж Пүрэв даваа даргатайгаа хамт хог хаягдлаа. Улаанбаатар хотынхоо хог хаягдлыг цэвэрлэе даа үзэгчтэй. Ингээд эхлээд Хангард ордон орхон зүйтэй баха. Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг зарчим. Төрийн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчныг тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Яг л бид хүн Хангард ордон руу орж байгаа. Тэгээд Пүрэв даваа даргатай уулзнаа. Орох уу? Орж болох уу? За орсон шүү. За зөвшөөрөл авч орохгүй бол болдгоо байгаа. Тэгээд за. За. Тэгээд цагийнхаа оройр бид нар 11 цагт уулзах цаг авсан. Пүрэв даваа даргатай би хог цэвэрлэх хурц авсан байгаа илүү. Дээр нь бэлээ авсан байгаа бас. Өмнө нь ч бас бэлтгэлгүй байгаа байлгүй шүү дээ. Билээ наваад ирсэн. Тэгээд энэ бол Пүрэв даваа даргын ажил үүргийн хуваарьтанд байдаг болохоор бид нар нэвтрүүлгээрээ ингэж бидэнтэй оролцооч яг нөхцөл байдал газар дээрээ ямар байдгийг үзээч иргэд маань яагаад бухимдаад байдгийг энийг хоёулаа газар дээр нь очиж ярилцъя гэж бид хүмүүс бол зорж байгаа. Сайн байна уу? За бидэд нэвтрүүлгээ бэлтэх гээд тэгээ ерөөсөө энэ хог хаягдл гэдэг зүйлсээ ч одоо ингээ яриад байхаар ерөөсөө дуустгүй ажил юм байна. Ерөөсөө хийя гэсэн зорилготой явж байгаа. 9 төмөр их орон телевиз. 9 төмөр гэж юм байна. Юу? Байлгүй яах вэ? За. Би бол нэвтрүүлгийн үйлдэлтэй та нарын тавьж байгаа шаардлагыг бүгдийг биелүүлээл байгаа шүү дээ. Одоо зөвшөөрөл ав гэхээр би сая хэвлэлийнхэн дээр хотын захиргааны хэвлэлийн албаныхан дээр очиж зөвшөөрөл хүслээ. Танай телевиз юм. Ерөөсөө энэ хог хаягдлаа ингээд дураараа шатаачдаг. Зарим нь бол овор хэмжээг нь багасгахаа шатаачдаг. Тэгээ яг энэ асуудал өнөөдөр хотын захиргаа ямар одоо ажил хийж байгаа вэ? Шатаагаад байна. Дугаар 1000 гаруй галын дуудлага 2012 онд галын дуудлага гарсан байна. Тэрний 440 одоо хог шатсан байна гэж яриад байна шүү дээ. Тэгээ хог өөрөө амар олон янз байдаг байхгүй. За нэг чиний ярьж байгаагаар яг үнэ зарим айл өрхүүд хогийнхаа овор хэмжээг багасгахад төлөө шатаачдаг. Шатах болцоо тааг. Тийм. Зарим нь болохоор зэрэг хогийн цэг дээр төвлөрсөн айл болохоор хот бол хогийн цэгийг төвлөрсөн цэгийг байлгахгүй гэж үздэг. Хогийн төвлөрсөн цэгийг байлгана гэдэг нь одоо жишээгээр та бүхэн санаж байгаа. Цуслангийн хогийн төвлөрсөн цэгүүд байдаг. Цуслангийн айлууд. Тэгэхээр зэрэг цуслангийн айлуудыг та нарыг хогоо төвлөрүүлэхээр хог нь хаягдаад гахаа шүү одоо нохоо шүү ирээд тэндээс өвчин өсөл юмнууд гардаг учраас айл болохоор хогийг нөгөө хогны машин тухайн айлын үүдэн дээрээс ачиж гэсэн тийм бодлоготой.
Тэгээд түрүүн ингээ харж байхдаа эко конструкшнд нэг тоосгоор ингээ бариад тэгээ хог оволж тэр бол шатчих. Нэг нь авчиж шүтэн зураг сахилахгүй хөтч юм уу хайчин. Тэгээд чи тэр сахилахгүй хөтөөс чи хариуцлага тооцоо. Хуулиараа болохоор юм байна. Хуулийг судлаад үзэхээр хог маань өөрөө өмчлөгчтэй юм. Одоо таны өрөөнөөс гарч байгаа хог бол таны өөрөө ч өмч. Тэгээд та энэ хогоо хотын цагиргаанд тодорхой хэмжээний мөнгө төлснөөр хотын цагиргаад танаас мөнгө авсныхаа дараа хотын цагиргаа ахаад хогны чинь өмчлөгч нь болчихж байгаа юм байна. Ахаад хотын захиргаа маань ахаад цаашаа хот огчуулахад мөнгөө төлснөөрөө хот огчуулах танай хогны өмчлөгч болж байгаа юм байна. Хуулиараа. Хуулийн заалтан дээр хог эдлийн тухай хууль бол энэ оны 4 сард шинжлэгдэн найруулагдсан хууль. Тэгээд биелэгдэхгүй хуулийг 4 сард одоо ингээд шинжилээд сайжруулж гарлаа гэж байгаа энэ хуулийг бас ингээд үр дүнгүй гэж хэлэх нь бол хаашаа юм тий. Тэгэхээр энэ бол бас тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэгдэж одоо манайс арай ухаантай хүмүүс тэрнийг боловсруулсан болов уу гэж бодож байна. Тэгээд хог маань өөрөө өмчлөгчтэй байгаа учраас энэ эко конструкшны яг энэ асуудал дээр одоо тойроод ярихад яг энэ хогны өмчлөгч нь тухайн одоо айлуудаасаа мөнгө авсан чинь цахилгааны орон сууцныхын төлбөрөөр нэгдсэн мөнгөний хураагаа авчиж байгаа шүү дээ. Хураагаад авсан байгаа болохоор дүүргийн түүх дээр нь энэ мөнгийг хурааж авч байгаа тэр орон сууцны контор сөөх энэ гурван байгууллага энэ хогны өмчлөгч болчихж байгаа. Тэгэхээр энэ гурван байгууллагын аль нэг дээр нь энэ хог шатсан тохиолдолд хог эдлийн тухай хуулиараа очоод эрх зүйн одоо хүрээндээ бол арга хэмжээ авах бүрэн боломжтой. Хог шатааж байгаа үйлдэл нь өөрөө экологийн асуудал мөн үү? Хотод шатааж байгаа тохиолдол. Хог шатааж яг одоо саяны энэ эко конструкшны тохиолдол бол хүн байлгүй экологийн асуудал. Гэтэл хуулийн дээр болохоор засаг дарга торгох хэрэгтэй юм байна л. Тэ одоо нийслэлийн засаг дарга. Тэгэхээр та бол засаг даргын орлогч юм чи одоо ер нь тэрэн дээр очиод торгох тийм эрх зүйн үндэслэл байна уу? Одоо яг тийм хог экологийн асуудлыг хүндчлөө гэхэд тань гадаад барьцгаар тийм одоо торгуулийн хуудас гэдэг нь өөр юм байна. За одоо би дүүргийнхаа засаг даргаыг шахна л да. Наад улсуудаа одоо торгох тэг болиул тийм л албан тоод явуулах эрхэлнэ хийж байгаа байхгүй. Би бол тэр үнэхээр тэр газар дээр нь очиод жантай чи хоёулаа цаг тохироо биелээ. Манай би одоо жишээ хотын зөвхөн амралтын өдрөөр цаа юу гэж амралтын өдрөөр үйлдвэрийн газруудаар яваал таардаг. Тийм. Амралтын өдрөөр хоёулаа 20 минутын цаг гаргал да энэ хагасанд. Энэ хагасад би нарийн бичгээс асуу. Та юу сууж байгаа асуулт. Үдээс би 13-нд чинь бүх нийтээр мод тарих өдөр юм байна хагас өдөр. За. Тэгээд би ботаникийн цэцэрлэг дээр мод тарих юм байна. Ерөнхий сайттай. Тэгэхээр зэрэг 2 цагаас өмнө хэр чи 14 цагаас би мод тарих юм чи 13 цаг хоёлаа өглөө 10 цагт юм уу? 11 цагт болчих болж. 10-аас 11 цаг. Тий. Тэгэх юм бол энд хоёлаа нэвтрүүлэгтээ орчоод тэгээд би нэг мод тарих руу дараа нь 10 цагаас л ирээ. 10 цагаас хаана ирэх вэ? Чи миний утас байгаа юм. Утас авчих. За тийм. Таны За тэгэхээр яг энэ нэвтрүүлэг маань Баянзүрт дүүргийн 16 дугаар хороонд та бүхний сайн мэдгээр бол Цэргийн отгоны одоо яг ардталт нь байна. Энэ дээр манай Пүрэд Бага дарга маань ирж надтай хамт ажиллана. Тэгээ яг одоо ирж байгаа 11 цагаас гээд цагаа товолцсон байгаа. Энэ маш их хэмжээний хог байсан. Тэгээд өнөө өглөө 9 цагаас ахгуулаад түүхийнхэн маань 2-3 удаа ачилт хийгээд одоо бол багасчаад байна. За тэгээд Пүрэд Бага даргатайгаа хамт энэ хогийн цэгээд арилганда нийтийн эзэмшлийн талбай болохоор яг одоо юу гэдэг дүүрэг нийслэл хариуцаад байгаа байхгүй. Тэр нөгөө төрийн мэдлэлд очно хэр төр нэг хүн ирж хилээд ирж хогаачсаар өтер ингээд асар нөгөө удаашралтай. Тэгээд энэ чи одоо ингээд болон тохой газар болохоор зэрэг энд одоо модон жорлон байна. Нэг хүн хариуцчих болохгүй шүү. Яг өөрийнх нь эзэмшлийн гэх юм бол энэ чи хөөрхөн тогтжуулаад янз янз болгоод байгаа байхгүй. Тэгэхээр гэр хорооллын нэг даваа сул тал нь юм сууц хүмжлэгчдийн холбоо гэж байдаггүй. Сууц хүмжлэгчдийн холбоотой орон сууц ч юм бол өөрийн эзэмшлийн ус тодорхой хэмжээний нутаг дэвсгэр байдаг шүү дээ. Газартай. Тэр газар дээр барилга бариулахгүй байна. Хажууд нь барилга байшин барих гэхээр нь босч бас тэмцээд байгааг та нар харж байгаа шүү дээ. Газар хүмжлэгчдийн холбооч гэдэг юм те. Сөөх гэдэг шиг гоох ч юм уу те. Одоо тийм ямар нэгэн нэгдсэн эрх ашиг хамгаалсан байгууллага хэрэгтэй байна. Хорооны засаг дарга бол ажиллаа хийж чадахгүй байна гэдэг нь илэрхий харагдаж байгаа байхгүй.
Жишээгээр хорооны засаг дарга улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан юу хийдэг вэ гэхээр зэрэг гэр оролд амьдарч байгаа улсуудаа 4 жилийн хугацаанд улаан цэнхрээр нь ялгаал энэ ардчилсан намынх, энэ ардын намынх, энэ нөгөө ногоо намынх гэж ялгаад 4 жил сонгуульд бэлддэг. Энэ гудамж талбай хэний юм чи? Нийслэл юм. Энэ иргэдэд болохоор зэрэг удахгүй энэ нийслэлийн газрын зөвшөөрлөг өгвөл зарчих юм чинь бид энд юугаа их. Бид энэ санаа зовд. Энийг та нар хариуцагч нар гээд та нар эндээ тоглоомын талбайгаа байрнуу зураг гаргаад эндээ маш авт зогсоол хийн үү. Гэхдээ амьдрах эрхийн нь бол одоо юу гэдгийг энэ та нар газар олох ирэхгүй ч гэдэг юм уу. Ийм эрх зүйн зохицуулт бий болох юм бол энэ нийтийн зам талбай хариуцлагатай болно л гэж би хардаг. Зүгээр сонирхоод сууж. Хэрвээ магадгүй та яг энэ хамраа шаанд ч юм уу ингээд амьдарч ирсэн бол энэ хогийг үүсэхгүй байх талаар та яг юу хийх байсан болоо? За би нэгдүгээр тийм байхгүй. Хамар хашаанд амьдарч ирсэн бол гэж. Би одоо энэ зэрэгцээ байгаа хашаануудтайгаа уулзаана тийм ээ. Хэдүүлээ энэ дээрээ ямар боломж олцоо байгаа. Тэр кадастрын зураг цаашдын хот төлөлтөд уялдуулаад за биднэрт энийг одоо бидний одоо хамгаалтанд ч гэдэг юм уу хариуцлага ч гэдэг юм уу. За бид нар эндээ хүүхдийн тоглоомын талбай ч гэдэг юм. Эсвэл одоо нэг хөгшөд суух нэг бишэтгч гэдэг юм. Эсвэл бид энд нэг 20 мод тарий гэдэг санаачлагыг би гаргах байсан байхаа л гэж. Ер нь нэг тийм санаачлаг гаргасан тохиолдолд манай хот болоод дүүргүүд ер нь дэмждэг. За одоо тийм боломжууд нь хэр нээлттэй. Би ямар өмнө нь дүүргийн засаг дарга байсан биш. Хотын засаг даргын албан тушаалыг одоо орлогч засаг даргын албан тушаалыг 2 сарын хугацаанд хашиж байна. Энэ хугацаанд бол яг одоо байгаа нөхцөл байдалтайгаа маш богино хугацаанд уншиж болон газар дээр нь танилцж байна. За энэ хугацаанд би ингээд хараад ингээд одоо хотоос хийж байгаа ажил гэх юм бол яг өнгөрснөө муулах болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би дахиад хэлье. Одоо байгаа нөхцөл байдлаас төгс бидний хүсэж байгаа нөхцөл байдал руу хэрхэн богино хугацаанд шилжих вэ гэдэг одоо хот дахин төлөвлөлт юм хийж байгаа. Тэгэхээр яах ёстой? Шинэ зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Ялангуяа одоо иргэдэд өөрсдөд нь